Оюун зуул төлөөлөгч асуулт санал. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас шууд телевизээр дамжуулж байгаа бах. Иргэд бидний одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой юуг одоо сонсохыг хүсэж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд бид одоо агаарын чанарын үзүүлэлтээр нь нийслэл Улаанбаатар хотыг шар ногоо 2 бүсэд хуваагаад бодлогын хувьд арга хэмжээ асуудлыг шийдэх шийдэл гарцуудыг тодорхойлсон. За дээр нь нэмээд коксчсон нүүрсийг хэрглэж гин. За мөн хуучин одоо хэрглэж исэн нүүрсээ митлингтэй нүүрсээ бас давхар хэрглэж гин. Үүний одоо үр дүн нь хэрхэн яаж гарч байгаа юм бэ? За мөн одоо дээр нь нэмээд дулаалга болон бусад одоо эрчим хүчээр халаах, хийн түлшээр халаах гэх мэт одоо арга хэмжээнүүдийг хэрэгжилж байгаа энэ одоо ажлууд маань хэр үр дүнтэй байгаа юм бэ? Тооны хувьд, чанарын хувьд, үзүүлэлтийн хувьд ямар байгаа юм бэ гэдгийг бодиттой мэдээллийг иргэд авахыг хүсэж байгаа. Тэгээд амар түвшин даргын хийсэн мэдээлэлээр ерөнхийдөө юмнуудаа танилцуулчихсан ч гэсэн иргэдэд ойлгомжтойгоор бас мэдээлэлээ одоо өгмөр байна. Өмнөх чуулганы одоо бүхэл хилцэж байгаа асуудал дээр энэ саналыг хэлдэг. Ингээд маш их мэдээллийг нэг дор уншичдаг. Яг үр өгөөчтэй мэдээлэл нь хүмүүст хүрэхгүй байна. Тийм болохоор яг энэ дээр бас ийм тодорхой мэдээлэл өгөөд яваад баймаар байгаа. За дээр нь би өмнөх чуулган дээр тодруулж асууж исэн. 2017 оны 3 сарын 20-нд Монгол Улсын засгийн газрын 98 дугаар тогтоолоор 17-оос 25 оны хооронд хэрэгжих агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан байгаа. Энэ 25 онд энэ хөтөлбөр нэгсэндээ одоо дуусаад дүгнэгдэх ёстой, дараагийн хөтөлбөр батлагдах ёстой. За энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон нийслэлийн засаг даргын тамгын газрын хариуцсан маш олон ажлууд байдаг. Зорилго нь бол мэдээж агаар орчны бохирдлыг бууруулах, за хот төлөвлөлт дэд бүтцийг сайжруулах гэсэн ийм зорилготой. Тэгээ хөтөлбөрийн үр дүн шалгуур үзүүлэлтүүдийг аваад судлаад үзсэн чинь нийслэл хотын одоогийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд шууд бас үр дүн өгсөн зүйлүүд байна, бас анхаарах, тодруулах зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ дээр би тодруулж суумаар байгаа. Жишээ нь PM 2.5 тоосон цэргийг 256-аас 70 болгоно. PM 10 тоосон цэргийг 279-өөс 100 болгоно. Хөхрлөг хийг 89-өөс 50 болгоно. За тэгээд одоо эрчим хүчний асуудал, сайжруулсан түвшний асуудал, хотоос орон нутаг руу шилжих, гэр хорооллоос орон сууц руу шилжих. За мөн одоо евро стандартад нийцсэн шатгууны эзлэх хувийг хүртэл энд одоо шалгуур үзүүлэлт болгоо заагаад өгсөн. За амьсгалын тогтолцоо зүрх судалсны тогтолцооны одоо өвчлөлийн бууралтыг бий болгоно. Үүнийг шалгуур үзүүлэлт болгоцсон. Ногоон байгууламж нөхөн жорлонгийн асуудлыг шийднэ гэж шалгуур үзүүлэлт болгоцсон. За тэгэхээр одоо энэ агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн дээр нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс одоо ямар дүгнэлт хийж яаж ажиллаж байгаа вэ? Энийг нэгдүгээр тодруулж сумаар байна. За хоёрдугаарт угаарын хий буурахгүй байна гэдэг асуудал бол иргэдийн дунд яригдж байна. Угаасаа бодиттой тоо мэдээллүүд, харамсалтай одоо мэдээллүүдийг бид өдөр болгон сонсож байна. За сүүлийн 14 хоногийн байдлаар 112 хүн угаартсан байна гэсэн мэдээлэл бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр хамгийн сүүлийн байдлаар гарсан байна. Бид нар тоолоод байна. Яг үүнийг одоо өөрчлөхийн тулд олон ажлууд хийж байгаагийн дотор одоо миний хувьд бол нийслэлийн иргэдийн хурлын дэргэдэх хүний хөгжлийн хороо нийслэлийн эрүүл мэндийн газар дээр өнгөрсөн сард ажилласан. Бид нар бүр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг тэр хурал дээр заавал дуудаж авчирсан. Яагаад вэ гэвэл амьсгалын замын улирлын чанартай томуу төсөл өвчний дэгдэлт ихснэ. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ямар мэдээллийг яаж хамтарч үр дүнтэй хүмүүст хүргэх вэ? Дээр нь агаарын бохирдолтой холбоотой, угаартай холбоотой асуудал дэгднэ. Үүнийг яаж шийдэх вэ? Энэ дээр одоо нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтарч юу хийх вэ? Яаж иргэддээ нөлөөлсөн үр дүнтэй ийм ажлуудыг хийх вэ гэдэг асуудлыг бид нэр хүндсэн. За тухайн үед нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага хийж исэн хүн одоо ажиллаа хийхгүй байна. Ер нь энэ нийслэлийн эрүүл мэндийн газар ажиллаа хийж гинүү үгүй юу? Энэ иргэдийн эрүүл мэндийн хувьд ингээ хохироод байна. Энэ дарга нь ингээл ойр солигдоод ах юм тамга тэмдгээ ав цухтаасан ч гэх шиг. Юу яриад байгаа юм бэ? Эмчнэр нь одоо ямар их ачаал аваад яаж ажиллаж байгааг бид нэр бүгд харж байгаа. Удирдлага нь ингээ тамга тэмдэг дарга цэргийн суудал булаацалтай яваад иж болдго юм уу? Үндсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм уу?
За би нэмэлт 1 минут аав шүү. Энийг 2 дугаарт нь тодруулж асуумаар байна. За 3 дугаарт нь ер нь энэ хот дээр болж байгаа болж үтэхгүй асуудал болохоор л ерөөсө хотын даргаыг урьшаага түлхчихдэг. Ямар л гал болно бүгдэн дээр нь ингээл нүрийг уулцуулаад түлхээ гаргацдаг. Ер нь энэ агарын бохирдлыг одоо бууруулахын тулд энэ коксдсон нүрсийг түлье. За тэгээд одоо ийм дулаалга хийгээд эний чинь санаачилсан судалгаа шинжилгээг нь хийсэн эрдэмтэн судлаачид одоо ажлыг удирдах байгаа дарга зэрэг албан тушаалтнууд өчнөө байгаа штэ. Энэ хүмүүс яагаад хэвлэлийн урд гарч энийгээ тайлбарлаж ерөөсөө ярьдгүй юм бэ? Яагаад чимээгүй ингээд нэг хүний ард нуугдаад ингээд байгаад идэх юм бэ? Энийг би бүр гайхаж байна. Тэгээд бүх бурууг одоо ямданлуу түлхээд байдаг. Гэтэл өнөөдөр нийслэлд идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 600 машин, 6 машин нэг ямдангаа үзүүл 100 мянга гаруй одоо ямдантай тэнцвүүц ийм тоо гарч ийн. Нэг үйлдвэр одоо бараг 50 мянга гаруй ямдантай тэнцэнэ. Энэ учир шалтгаанууд маань зөвхөн одоо гэр хороолол, ямдангаас бусад зүйлүүд дээр байна гэдэг дээр бас бид төв. За оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Хотын дарга Нямбатар. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ийн ээлж сонгуул 2024 оны 10 дугаар сард явагдсанаас хойш яг 1 жилийн дараа бид нар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө одоо 1 жилийн зорилтыг хэрхэн хангасан за үлдэж байгаа 3 жилийн хугацаанд одоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх талаарх одоо төсөв жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулахаар энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийслэлийн засаг даргын таамаг газраас төсвийн төсөл болон холбогдох баримтчгийн төслүүдэд өргөн барьж байна. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль заасны дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт өөрөө хөрх үр дүн тодорхой, тайлгнах хуудас, хөгжлийн бодлогын бусад баримтчгүүд өөр хоорондоо уялдаа хангагдсан урт олон дунд хугацааны бодлогын баримтчгүүдтэйг уялдсан ийм жилийн хөгжлийн төлөвлөгөө, жилийн төсвийн төслөө бид нар та бүхэнд ингэж өнөөдөр өргөн барьж хилцүүлж байна. Би тэгэхээр өнөөдрөөс эхлээд манай нийслэлийн иргэдийн хурлын хуралдаанд оролцож байгаа албаны хүмүүс нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн асуусан асуултанд маш тодорхой хэмжигдгүйц үр дүнгийн одоо танилцуулах ёстой гэж бодож байна. За тэгэхээр би эхний ээлжинд оюун зул төлөөлөгч агарын бохирдол ямар хувь хэмжээгээр буурсан юм бэ? Тоогоор хэлээч гэдэг ийм зүйлийг асууж байна. Бид 2025-аас 26 оны галгааны улиралд анх удаага бид нар хагас кокс буюу импортын түлшээр одоо Улаанбаатар хотын 170 гаруй мянган өрх айлыг хангана гэдэг ийм богино хугацаанд том зорилт тавьж ажиллаж байгаа. Анх удаага Монгол улс нурмаг ачаа одоо импортоор авж байгаа ийм анхны түүхийг бид нар бичиж байгаа юм байна. За ингээд одоогоос 4 хоногийн өмнөөс эхлээд Улаанбаатар хотын 400 гаруй нүүрсний цэг салбарууд дээр 100% хагас коксын түлшийг хангаж эхэлж байгаа. 4 хоногийн өмнө хүртэл яасан байгвал 50% нь мийдлэнг болон сайжруулсан түлш, 50% нь хагас кокс явсан. Одоо айл өрхүүд дээр дунджаар нэг 2-7 хоног орчмын хагас кокс юу биш мийдлэнг болон сайжруулсан түлшний нөөц байна. 2-7 хоногийн дараагаас эхлээд Улаанбаатар хотын бүх айл өрхүүд галлагаатай ердийн зугтай галлагаатай айл өрхүүд үндсэндээ хагас кокс руу бүрэн шилжнэ. Өөрөөр хэлбэл айлуудын нөөцлсөн мийдлэнг болон сайжруулсан түлш ингээд дуусж байгаа. За инхээр бид нар өнөөдрийн хүртэл хугацаанд 50% харьцаатаагаар хагас кокс мийдлэнг гэдэг харьцаагаар явсан. Яагаад ингэж явсан бэгээр бид импортын нүүрснийхээ нөөцийг бүрдүүлэх зорилгоор ирээний өргөн царгийн төмөр зам дээр бид нар ачааны одоо төгжрөл үүсээд байсан учраас нөөцлөлт үүсгэхийн тулд бид нар зардлаа бууруулахын тулд энержи ресурс компаниас бид нар дараа төлбөрт нөхцлөөр нэг фракцийн мийдлэнгийг шууд Улаанбаатар хотод ачиж авчираад шигшүүрээр шигшээд
ямар нэгэн барьцалдуулагч хэрэглэлгүйгээр шууд угаасан мэдлэнгийг хэрэглээнд өнөөдрийг хүртэл одоо 4 хоногийн өмнөх өдөр хүртэл ингээд одоо худалдаанд гаргасан. За энэ бол ингээд 2-7 хоногийн дараа үндсэндээ айлуудын нөөц дуусч айлууд үндсэндээ 100% хагас коксоор ингээд төлшөө төлж эхэлнэ. Одоо бол 50-50% та яваад байна. За энэ 50-50-тай явахад ямар агаарын чанарт өөрчлөлт гарсан бэ гэхээр бид 2024 оны 11-р сарын 1-ээс 23-ны дундаж одоо утгуудыг өнөөдрийн дундаж утгуудтай дандаа харьцуулсан тоо илэрхийлэлээр гаргаж байгаа. За ингээд хөхөрлөг хий буюу хөхөрлөг хий манайхан одоо юу гэж яриад одоо сокс гэж ярьж байгаа. Хий 24 микрограмм метр квадрат буюу 43%-аар багассан байна. Микрофон юу цаг нэмж өгье. За хоёр дахь зүйл PM 2.5 буюу нарийн тоосонцор 8%-аар буурсан байна. За PM 10 буюу одоо том ширхэг тоосонцор гэж хэлэх юм уу да. Энэ 19%-аар буурсан байна. За харин нэг үзүүлэлт өссөн байна. Энэ юу гэвэл азотын давхар эсэл. Азотын давхар эслийг гол ялгаруулж байгаа зүйл нь автомашины яндангаас гарч байгаа одоо тэр химийн хамгийн хүнд элемент. Сүүлийн сар 2 сарын хугацаанд нефтийн бүтээгдэхүүний тасалдал болсонтой холбоотойгоор орж ирж байгаа одоо энэ шатхуун нефтийн бүтээгдэхүүнд бид нар бас нийслэлийн агаарын чанарын албанаас бусад байгаль орчны газраас очиж бас давхар ийм шалгалт дээжлэлт хийх шаардлага үүсэж байна гэдгийг та бүхэнд хэлье. Бид одоо ямар энгийн нүдээр хэлж чадахгүй манай агаарын чанарын станцуудад яг ийм мэдээлэл ирсэн. Угтаа одоо дэлхийн бүх том хотууд энэ одоо бидний хэрэгжилж байгаа AE92 гэдэг төлснөөс бүгд татгалцсан. Хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан станы орнууд хүртэл бүгд татгалцсан. Зөвхөн бид нар одоо энэ ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт энэ одоо хар дуглагны холц ихтэй ийм бензинээр одоо болтол яваад байгаа. Уг нь бид нар агаарын чанарын тухай хуулиндаа бүрчил заагаад AE95 түүнээс дээш чанарын евро стандартын төлшүүдийг евро 5 стандартын төлшүүдийг хэрэглэе гэж байгаа боловч энэ хэрэглээнд нэвтэрч өгөхгүй байгаад байна гүйцэд. Одоо бүгд хятад ард улс евро 6 гэдэг стандарт руугаа шилжчихлээ. Бид нар евро 5 руугаа шилжиж чадаагүй байгаад евро 6 руу шилжчихлээ. Сүүлийн үед өдөр болгон замын хөдөлгөөнд 600 гаруй мянган машин оролцож байна. Тэгэхээр энэ бол би агаарын чанарын албанаас авсан тоо утгаар хэлж байгаа. За бид JICA олон улсын байгууллагатай хамтраад агаарын чанарын албаны энэ станцууд дээр энэ их усүрүүдийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа их усүрүүдийг одоо аль их усүр нь тэдэн үеиг үүсгэж байгаа шинчилсэн ийм тооцоо судалгаа гаргах сургалтуудыг авахар тохироод энэ ажил одоо удахгүй эхлэх гэж байна. За бас нэг агаарын чанарт муу нэг одоо орчин гарч ирсэн. Энэ нь юу гэвэл Т3-ийн орчимд агаарын чанар урд урдынхаасаа илүү муутсан байна. За инхээр эдгээр одоо агаарын чанарт бол хөхөрлөг хий буурсан, PM 2.5 буурсан, PM 10 буурсан, NOx буюу азотын давхар эсэл өссөн гэсэн ийм үзүүлэлт гарч байгаа. За бид нар 12 сарын 10-нд нийслэлийн засаг даргын таамаг газраас хэвлэлийн багварлыг ихээр төлөвлөж байгаа. Ягаад гэвэл агаарын чанарын наривчсан дүн мэдээг дахиж гаргаж байгаа. Айл өрхүүд бүгд юу одоо хагас коксын төлс рүү бүрэн шилжиж байгаа шилжилтийн дүнгууд гарч ирсэн өдрүүдэд бид нар 12 сарын 10-нд энэ хэвлэл мэдээллээр энэ наривчлсан мэдээллүүдийг олон нийтэд хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. За дулаалгатай холбоотой ажил өнөөдрийн байдлаар 93% явж байна. Чингэлтэй дүүрэг дээр
дулаалгын ажил дээр жоохон саадсан зүйл байгаа нь импортоор орж ирэх нөгөө дулаалгын хөөсөнцөр одоо жоохон саадсан. Бид нар энэ ондоо багтаж дулаалгын ажлыг 5,000 өрх айл дээр ингээд бүгд дуусч байгаа. За хилээр эхний одоо нөгөө газан одоо төхөөрөмж маань эхнээсээ орж ирж байгаа. Төрийн сангийн гүйлгээтэй холбоотой бас төлбөр тооцоо жоохон саатаад байгаа. За ингээд бид нар 1-р сарын 10 гэхэд 5,000 өрх айлаа бүгднгийн галгаагийн бүрэн өсөн зогсоогоод хийн шилжилт рүүгээ шилжинэ. За энэ 5,000 өрх айл буюу энэ төслөө бид нар одоо хэрэгжүүлээд галгааны улирал дууссаны дараа 4 сард агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорон дээр 5,000 айл өрхийнхөө одоо хэрэглээний дүн шинжилгээг танилцуулаад агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо дэмжсэн шийдвэр гаргавал эх жил бид нар дахиад 50,000 өрх айлыг агаарын бохирдол огт одоо учруулахгүй хийн шилжилт рүү одоо бүрэн шилжүүлэх юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За эх жил бид нар нэлээд том амбицтай байгаа нь дахиад одоо 5,000 орчим айлын газрыг чөлөөлнө гэдэг ийм том төлөвлөгөө тавьж байгаа. За ингээд үндсэндээ 2026-аас 27 оны галгааны улиралд бид нар 50,000 айлаа шилжүүлж чадах юм бол цаана нь Улаанбаатар хотод ердийн галгаатай 100,000 орчим айл одоо нүүрс төлдөг ийм байдалтай үлдэнэ. За засгийн газар дээр нэг шийдэх асуудал байгаа нь Эрдэнэс Монгол руу Улаанбаатар руу энэ 2-р сар гэхэд төр хувийн хвшлийн түншлэлээр Багнуурын уурхайг түшгэлсэн нүүрс пиролизийн үйлдвэрийн одоо гэрээлэх ажлыг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл эх жил бид нар импортоор түлш авалгүйгээр явах юм одоо чиглэлээр ажиллаж байна. За би нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарт бас нэг хариуцлагатай нэг зүйлийг хэлэхэд энэ жил бид нар Улаанбаатар хотыг ердөө 350,000 тонн нүүрсээр өвлжүүлэхээр явж байгаа. Энийний цаад шалтгааны өгвөл хотуулаач тэр, сайн карц тэр дандаа хулгай байсан. Үндсэндээ бараг 100 гаруй мянган тонн нүүрс хулгайлагддаг. Энэ татаастай нүүрс хөдөө орон нутгууд руу аж ахуй нэгжүүдийн нөгөө дунд нам даралтын зуухууд руу ингээд явдаг байсан. Энэ хулгайг таслан зогсоосны үр дүнд хотуулаа өнөөдөр 170,000 орчим хэрэглэгчтэй өөр илүү хэрэглэгчгүй болсон. За сайн картыг бүгдийг цэгцэлж хурааж дуусгасан. Энэ бол нэлээд том одоо үр дүн гарч байгаа. Нийслэл улсын төсвөөс гаргадаг энэ татаасууд энэ чигээрээ буурж байгаа гэдэг ийм дүн мэдээ байна. За угаарын мэдрэгчийн хувьд би бол одоо оюун зал төлөөлөгчийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр би байнга сууж байгаа харагддаг. Бид нэг зүйлийг ярьсан энэ жилдээ багтаад бүх айлуудыг хамгийн сүүлийн үеийн угаарын мэдрэгчид холбох ажлуудыг хийж дуусч байгаа. Өмнө нь унтраасаа 20 гаруй мянган өрх айлуудыг асааж байгаа. За энэний үр дүнд харьцангуй угаарын хийн тохиолдлуудыг 24/7-оор манай одоо баг хамт олон өдөр тутамдаа сэрэмжлүүлсний үр дүнд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулсан нөгөө айхтар эмгэнэлтэй тохиолдлууд эрс буурсан байгаа гэдгийг хэлье. Би энийг одоо дахин ярмааргүй байна. Янз бүрийн одоо гай газар дороос гэдэг янз бүрийн ийм эмгэнэлтэй зүйл аль болох би бүү болоосоо гэдэг ийм байдлаар энэ хэрэглэгч дүүслэх төвийнхэн 24/7 ажиллаж байгаа. Өмнөх одоо амсайхан даргын үед тарааж эхэлсэн агаарын тэр мэдрэгчүүдийг бүгдийг бид нар одоо солих шинжлэх ажлууд үндсэндээ энэ ондоо хийгдээд дуусч байгаа. За 100-ны шинжилэлүүд хийгдсэний үр дүнд агаарын чанарт тодорхой өөрчлөлтүүд гарч байна. Түүнээс гадна нөгөө эрсдэлтэй тохиолдлууд шин тараагдсан зуухтай тэр айлууд дээр тэр тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Энэ угаарын одоо хийн тохиолдлууд бүртгэж байгаа юмнууд нь ихэвчлэн хэрэглэгчийн зуух нь чанарын шаардлага хангахгүй ийм зуух мөн зөв бус одоо галгааны технологи мөрдсөн тохиолдлууд дээр энэ зүйлүүд гарч байгаа. Одоо бид нар эх жил Баянзүрх дүүрэг болон Баянзүрх дүүрэгт нэг 10 гаруй мянган өрх айлуудад энэ давхар шаталт зуухыг одоо тарааснаар ханан пишинтэйгээс бусад бүх айлуудын зуухыг одоо эрд бүрэн шинжилгээг хийж дуусч байгаа. Бид нар болж игэл энэ 3-4 сар гэхэд Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороодод 10,000 орчим одоо давхар шаталттай юм зуухыг тарааж дуусснаар
энэ асуудлууд цэгцэрнэ. Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол ханан бишинтэй тохиолдол. Ханан бишин дээр яг одоогийн байдлаар манай өмнө төрч төр, манай инженер техникийн ажилтнууд төр хийсэн Дараагийн их дээр ярих юм дараах. За нийслэл эрүүл мэндийн газрын даргатай холбоотой мэдээлэл өгье. Хотын даргын микрофоныг 1 минутаар сунгаад өгье. Өнөөдөр нийслэлийн засаг даргын томилдог албан тушаалтнууд дотор шүүхийн маргаантай болон одоо ийм албан тушаалтан байхгүй болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өмнө нь одоо нөгөө төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж исэн төрийн албаны зөвлөлөөс шаардлага ирсэн нээлттэй сонгон шалруулалт зарласан. Би одоо энэ Наранбаатар гэдэг хүнтэй яг өнөөдөр энэ танхимд одоо анх удаага одоо уулзж байна. Энэ хүн төрийн албаны шалгалтанд нэгдүгээр байраар шалгарсан. Тэгээ төрийн албаны зөвлөлөөс одоо томилуулах юм бичиг ирсэн. За ингээ эрүүл мэндийн сайд руу бичгэн зөвшөлдсөн. Би энэ хүнийг томилсон гарын үсэг зургатаа энэ хүнийг дуудлаггүйгээр төрийн албаны зөвлөлөөс ирсэн бичгийн дагуу томилсон байгаа. Одоо энэ хурлын дараа би энэ хүнтэй одоо танилцъя гэсэн бодолтой байж байна. Өөр нэг албан тушаалт болон ямар нэгэн ийм одоо албан тушаалтай холбоотой төрийн албаны зөвлөлтөй холбоотой маргаан огт байхгүй байгаа гэдгийг хэлье. Дээр нь нийслэлийн засаг даргын тамга газартай холбоотой өмчийн маргаанууд бүрэн одоо дуусж байна. Одоо бид нар соёлын төвөргөтэй холбоотой нэг хилцлийг дуусгачвал өргөө зочдуудлын асуудал бол нөгөө байгууллага бол хилцээр торё гээд зөвшөлдөх ажлын хэсэг эхэлсэн байна. Ингээ би бол энэ Улаанбаатар хотыг удирдах байгаа цаг хугацаанд ямар нэгэн тийм шүүхийн маргаан, хөдөлмөрийн маргаан ийм зүйлүүдгүйгээр дандаа хууль дүрм журм дэг журмын дагуу яваасаа гэж бодож байна. За угаарын хийгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй бид нар тасралтгүй одоо цаашид ажлууд хийгднэ. Одоо сайн зүйлүүд гарч байгаа нь зуухны шинжил нэгдүгээр асуудал байсан юм байна гэдэг нэг харагдаж байна. Хоёрт нь түвшний шинжил бас одоо энэ тохиолдлуудыг бууруулж байгаа нь бас нэг зүйл болж байна. Дээр нь энэ угаар мэдрэгчийг хамгийн сүүлийн одоо мэдрэгчүүдийг ажилуулснаар одоо золгүй тохиолдлуудыг бид нар өрсөн сэргийлж чадж байгаа нь сайн үр дүн. Эцэст нь нэг зүйл хэлье, агаарын бохирдлыг ер нь цаашдаа шийдэгвэл ерөөсөө л гэр хорооллуудыг газарт оруулж чөлөөлж орон сууцны одоо дахин төлөвлөлт хийх үл эцсийн шийдэл. Та бүхэн санаж байгаа бол саяхан бид нар 5 дугаар станцын одоо гэрээ зурагдсан. Эрчим хүчний сайд битээр 2 зүйл дээр тохирсон юм. Би баруун талынхаа их усрыг би шийдье. Зүүн талын их усүр амгалан өргөх асуудлыг эрчим хүчний сайд шийдье. Энэ хоёр шийдгснээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал үндсэндээ шийдэгдэж энэ хойдлын гэр ороолын өрх айлууд орон сууцчих юм техникийн нөхцлүүд үндсэндээ хангагдж байгаа гэдгийг хэлье.